Сая хамгийн сүүлд болсон одоо дэлхийн залуучуудын дэлхийн аваргалын тэмцээнээс алтан медалийг авсан. Тэрний өмнөх залуучуудын дэлхийн аваргаас мөн алтан медалийг авсан. Одоо дэлхийн одоо өсвөр залуучуудын 2 удаагийн аварга, Азийн аварга ингээд сүүлийн үед ерөөсө хожигдоогүй байгаа тамирчин байгаа даа. Тийм маш залуу 10 17 настай боловчиг бол үнэхээр хүчтэй орж ирж байгаа тийм залуу дэлхийн таквондыг холбооны хот тамирчин байгаа даа. Залуучуудаас л раглаад ороод ирсэн байна шүү дээ. Тийм. За нөгөө Улаанбаатарын тамирч гэсэн мөн ялгаагүй бас залуучуудын насан туршидтын бүр дэлхийн аваргын хүрэл медальтай. За тэгээд Универсиад наадам буюу маш том тэмцээний мөнгөн медальтай. За тэгээд Гран Пригийн олон медальтай. Ерөнхийдөө энэ хоёр тамирчдын хувьд бол ингээд нэг нь Улаанбаатарын тамирчин бол арай ихч. Тэгээд насан туршидтын туршлагатай юм байна шүү дээ. байр суурь амжилттай аль хэдийн гаргацсан тамирчин. Нөгөөх нь бол одоо яг насан туршид руу орж ирж байгаа бүр Тайваны байдгаа одоо дэлхийн одоо юм хоёр үеийн төлөөлөл бол орж ирж байгаа бүр үнэхээр онцлогтой. Тайваны одоо ялангуяа Хөх булангийн тамирчныг бол одоо энэхүү тэмцээнд төрүүлэх магадлал одоо маш өндөр гэж ярьж одоо бүх аналист, бүх тасалжуулагч нар тамирчдын бол анхаарал байгаа. Шилдэг тамирчин байгаа. За тэгэхээр ингээд түрүүний одоо нөгөө Солонгос улсын юмын за тэгээ энэ Тайваны тамирчин одоо финал одоо хагас шиг үзэх магадлал өндөр байна. Тэгэхээр одоо дисгийн арга хүлээлттэй байгаа. За энэ хоёр тамирчныг маань харахад бол энэ хоёр бол үнэхээр яг л үзэх хэмжтэй байна тийм ээ. За одоо нөгөө түрүүний үзэгчид хэлээд байгаа нөгөө урд хөлийн блокер хамгаалах гэдэг байгаа зүйлийг энэ хоёр тамирчин маань хамгийн сайн хийж шүү дээ тийм. За энэ нараа ингээд. За одоо Хөх булангийн тамирчин бол ердөө 1-2 сарын өмнө л одоо дэлхийн аварга төрүүлчихэд одоо яг л эдэрэн дээр байна. Тий үзүүстэй улсад болсон. Ташкент улсын Ташкент хотод болсон. Залуучуудын дэлхийн аварга алтан медальтай. 25 онд алтан медаль авсан. 24 онд мөн дэлхийн аваргаас алтан медаль авсан. Ингээд дараалаад медаль авсан гэж байгаа. Тэгэхээр хайхалтай. За мэдээж энэ Улаанбаатарын тамирчин бол дээд үеэс тамирчин мэдээж дүүдээ бол хожигдохыг хүсэхгүй. За мөн адилхан түрүүний хэлсэн шиг улстай одоо энэ хоёр ранглагдаад хин жигшээ багийн номер 1 болох уу гэдэг тулаан явж байгаа. Хин ч хожигдохыг хүсэхгүй. За сүүлийн 5 секундээр орлоо. Цэнхэр булангийн тамирчин бол нөгөө нэг контактаараа илүү байна. Одоо тэгээд ингээ хамгаалаад эхэлчихэж байгаа гэсэн. Дахиад контакт тэгээд дээш аваад. За одоо ингээ дүүн бол энэ эхний үеийн давмгай байдлыг бол авчлаа тийм ээ. За тэр одоо залуучууд өсвөр насндаа өндөр түвшинд байсны одоо илрэл биеийн одоо хилэмж байгаа байдал маш тогтун. Итгэлтэй байна. Магадгүй энэ итгэлийг бас нөгөө энэ хоёр маань бэлтгэл дээрээ байнгын тулалдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тулаанаасаа бас одоо бэлтгэл дээрээ хождог байх. Тэгээд бас их одоо итгэлтэй байж магадгүй тийм ээ. Тэр одоо бэлтгэлийн тулаанууд бол маш их зүйлийг шийдэж байгаа тийм ээ. Нэг нь хожоод одоо итгэл сууж байгаад нэг нь за би одоо барахгүй нэ гэдэг тэр юугаар арай унж байгаа. Тийм зүйл бас байдаг баг. За 3 хоног үлдээ үнэхээр хөнгө авчлаа. За энэ хоёр ингээд байнга ингээд урд үлийн хоёлоо урд үлээр ингээд гараараа зууралцж байгаа юм шиг л тий. Хөлийг бол үнэхээр уян хатан хүний гар шиг л. За сая хууганд аль нь гар аль нь хөл нь бараг мэддэхгүй байна. Тэ. Тэр хөлийг хараа. За энэ урд үлийн ажиллагаа үнэхээр илүү байна. Яалчгүй тийм ээ. Илүү байна тий. За одоо ингээд оноо тэр илүү болоод ирэхээр ингээд ямар шилдэг залуу бас тий тамирчин гэдэг бол үнэхээр за бүр онооны ил давуугаар одоо үзэгчид нэг зүйлийг анзарж байгаа. Одоо энэ Хөх булангийн тамирчин маань ингээд